За сайн байцгаана уу. Өнөөдөр хичээлээрээ хэмжээсээ хэрхэн тавих dimension-ы талаар орох болно. За ерөнхийдөө annotate хэсгийн dimension хэсгээс ерөнхийдөө за хэмжээсээ сонгоод авч олно. За гар тохиргоогоор DI-ийг идэвхжүүлээд за хэмжээ тавьж олно. За хэмжээ тавихдаа бол ингэж үргэлж байдлаар тавьбал ерөнхийдөө ингээ хэмжээнүүд маань нэг юм юу гэж тайлбарлахаар юм багц хэр юм уу те үргэлжилсэн ингээ хоорондоо ингээд уягдаж явж болдог. За эсвэл нэг тавьсан хэмжээнээс өөр төрлийн хэмжээсийг ингэж холбож болдог. За ерөнхийдөө өнөөдөр хэмжээсээр хэдүүлээ өөрсдийнхөө ерөнхий яг энэ хэсгийг тайлбарлан ерөнхийдөө түгээмэл ашиглагддаг зургийн одоо хэмжээсийн тохиргоо хийя. За ерөнхийдөө энэ дээр маш олон төрлийн хэмжээс ребитээр цаанаасаа ерөнхийдөө хэдүүлээ хэмжээс үүсгэн үүний нэгэн зурган дээр ашиглагддаг хэмжээсүүдийн ямар нэг элементүүдийн хэмжээг тавих хэмжээс болон арамтуурчил дээр хэрэгэлдэг хэмжээс гэх мэтчлэн хичээлүүдээр ороод явах болно. За энэ дээр хэмжээг ячаа. Хэмжээс за би энийг 2.5 мм. За би юугаар явчихъя. За тэгэнгүүт за энэ дээр маань мэдээж үргэлжилсэн. За энэ дээр харагчлагаачлан за үргэлжилсэн. За бидүүлээ энэ дээр байгаа бүх тохиргоонуудыг өөрчлөе явна. За хамгийн ихэнх график хэсгийг өөрчлөе. За энэ болохоор үргэлжилсэн бол энийг арай жоохон томруулчих. За энэ нь үргэлжилсэн байх уу, baseline аах уу гэдгээрээ бол за үргэлжилсэн. За энэ arc leader type гэдэг нь arc line гэж байгаа илэрхийлж байгаа. За энэ нь юу вэ гэхээр за жишээ нь би энэ богино юм зайтай аслууд дээр тавих хэмжээг харуулъя. За энэ дээр ингэж тавихад энэ дээр ерөнхийдөө гараас ингэж тавихад энэ маань ингэж харагдаж байгаа юм arc гэдэг нь энийг зураас эхэлж байгаа. За энийг line гэж болно. За line бахаараа ийм болдог. За тэгэнгүүтээ line-ыгаа дээр байрлуулах гэдгийг сонгохдоо болохоор энэ текстээ за text location гэдэг дээр болохоор inline биш above гэдгийг сонгохоор за энэ дээр харагчлагаачлан иймэрхүү харагддаг. За бид нэр зурган дээр ерөөхдөө ийм байдлаар ч юм уу ийм байдлаар авдаг. За энэ дээр болохоор одоо жишээлбэл ингэж авахад ингэж харагдж байгаа ч ингэж гараас ингэж тавихгүйгээр ингэж автоматар бас ингэж болгодог. Тусдаа бас нэмэлт флагууд байдаг. За нэг хичээлийн төгсгөлд оръё. За дараагаар нь за энэ дээрээс мэдээж line. За энэ дээр leader type mark. За энэ маань алийг хэлж байгаа вэ гэхээр энэ дээр энэ донд нь энэ цэг харагдаж байгаа. Энэ dot гээд эн чинь болохоор энийг хэдүүлээ наан болно. Бид нэр энэ дээр юм авч явдаг болохоор за гих мэтчлээ одоо эндээсээ за энэ маань диагоналын хэмжээг харуулж байна. Одоо ерөөхдөө энэ ташуу зураасны хэмжээг за эдрийгээ тохируулахдаа minutes-ний lines-ний annotation за энэ толгой гэж байгаа дуртай байгаа. За тэнгууд эндээс хэдүүлээ дурын нэг диагоналыг өөрчилжээ тийм ээ. За энийг би 1.5 ч юм уу тийм 1.5 болгоод за энийг 1.5 болгочихъя. За ингээд окей. За эндээсээ эргэж очлоо. За нэг юм. За түрүүний диагонал 1.5 гэдгийг өргөжүүлэхээр за энэ маань юм хэмжээ маань ингэж харагдаж байна. За line weight за энэ маань зураасны маань өргөн байна. За энийгаа ийм өргөнөөр хэрвээ хийхгүй гэж байгаа бол иймэрхүү болгож олно. За эсвэл иймэрхүү болгож олно тийм ээ. За зураасынхаа өргөнийг жоохон энэ маань 0.100-ны за энийгаа нэг 0.13 2 зураас болгоё гэвэл ингэж олно. За ингээр арай ойролцоо харагдчих магадгүй байна. За энийг ингээ ерөөхдөө өөрчлөлтүүд нь харагдах бах. За gap юу гэж юм. За энийг fixed болгочихъя. За тэгснээрээ энэ хоёрын ялгааг ерөөхдөө харж байгаа бах. Fixed болгосноор ерөөхдөө за ингээ ер нь хүний зургийн өөр ахал та. За би болохоор ерөөхдөө жоохон хэмжээс тавихтаа энэ тухай элементээсээ жоохон зай авч хийдэг болохоор зай авч одоо эндээс нь хоорондох зайг илэрхийлж байгаа.
За энэ нь болохоор мөн адил таны сонголт. За энэ доотлын зураасыг байна. За 1.5, 1.8 гэх мэтчлэн өөрсдөө энийгээ тохируулна. За дараа нь non-solid dynamic interior market. За 364. За энэ 364 гэдгийг би за энийг dynamic гэдгийг always show гэж агаад за энийг мөн адил 1.5 болгочлоо. Тэгээ эргүүлээ dynamic гэж төгсчлээ. За тэгээ энэ маань зураасын юм харагдаж байна. За хүмүүс хэмжээ тавихтаа янз янзаар өнгө өгдөө шүү дээ. Жишээлбэл ингээ өгчүүд энэ маань юм харагдаж байна өнгө нь. За энэ маань dimension lines snap distance гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо хэмжээс хоорондын зайг энэ маань одоо юу илэрхийлж байгаа вэ гэхээр заашил би эндээс нь хооронд хэмжээ хоорондын ингээд зайг ингэж автоматар ивэтээр ингэж зайг авахыг тохиргоог хэлдэг. За энэ дээрээ болохоор за би ер нь ихэвчлэн 6-аар авчдаг. За 5.5-аар авчээ. Текстийн өндрийг бодохоор за тэгэнгүүт одоо би энэ дээр яах вэ гэхээр би эндээс ямар нэгэн дурын хэмжээ авахд энэ дээр ингэ шууд баригдаж байгаа. Тэнгүүд эндээс энэ хоёрын хоорондын зай 5.5 байгаа. За та тэгээд 6.6 байх уу хэд байх уу гэдгээ өөрөө тааруулна. За энэ factory юм багаар хийхгүй эсвэл хичээ. За текстийн маань өндөр мэдээж 2.5. За offset за энэ нэг шаардлагагүй. За time left гэдэг нэг шаардлагагүй. За мэдээж font биднэрт хамгийн чухал юм хэсэгний font тийм ээ. За transparent above. За тэнгүүтээ хэмжээс маань миллиметрээр харагдана. За тэгээ амар нэгэн бутархай тоо болно нэгж байхгүй. За тэнгүүтээ за ингээд за ерөнхий тохиргоо маань ерөнхийдөө ингэж хэмжээсэн тохиргоог ерөнхийдөө ингэж хийдэг байх нэ. За тэгээ та өөрөө цаашдаа сонирхож байвал энэ уртууд нь ямар учиртай гэх тийм сонирхож байвал та өөрөө оролдоод бас үзээрэй. За жишээлбэл энэ total уртыг ерөнхийдөө нийт уртыг ашигласнаар одоо нөгөө нэг хэмжээс дээр нэг бичгтээ 100 гүрчгэн 100 гүрчгэн 400 юм уу тиймэрхүү хэмжээсээ юуг одоо нэг 10 туурын зураг эдэр дээр бас ашиглаж болдог болохоор ерөөдөө энэ хэсгийн параметруудыг ашиглаад тийм утга үүсгэж болдог байгаа шүү. За ингээд хэмжээсийн ерөнхий маань хичээл өнөөдөр ингээ орлоо. Баярлалаа.